том төстэй өвчин бол үлдэрлэлийн чанартай өвчин тий. За энэ жилийн хувьд бол 12 дугаар сард яг H1N1 одоо вирус орж ирснээр том төс бол нэмэгдсэн байгаа. За энэтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор одоо сая цагаан сар болсон тийм учраас том төс нэмэгдэх бий гэж бас болгоомжилсан. За мэдээж бид эрүүл мэндийн байгууллага учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. Энэ үүднээсээ бид нар нийслэлийн засаг даргын захирамжийг гаргуулсан байгаа. За энэ дээр ямар одоо үйл ажиллагаануудыг дурдсан бэ гэхээр за 0-оос 10 насны хүртэлх насны хүүхдүүдийг урлаг соёлын арга хэмжээ болон олон нийтийн газар, ресторан, хоолны газруудаар одоо үйлчлүүлэхгүй байхыг захирамжилсан. Энэ бол 3 сарын 1 хүртэл. За мөн физик тоглоомын газар болон одоо хүүхд тоглодог тийм ээ үйлчлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг 3 сарын 1 хүртэл төр хугацаагаар зогсоож байгаа үйл ажиллагаануудын. За мөн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаануудыг одоо энд бол өдрөмжүүлэх тийм ээ нөгөө давтлага өгдөг газрууд жишээний орохоор энэ захирамжид тусгагдсан байгаа. За мэдээж олон хүнд үйлчилдэг автобус газруудыг халдвар хамгааллын дэглэм сайн болж ариутгал халдвар хөдлөлийг сайн хийх ийм зүйлүүдийг тусгаж бид нар энэ захирамжийг гаргасан.